Энэ бол тестостерон нэмэгдүүлэх бичлэгний 3 дугаар хэсэг. Тестостероныг нэмэгдүүлэх мянган шинжлэх ухааны нийтлэл үүнтэй дүүцгүүцж их бичлэг бий. Иймд яг ямар аргууд хамгийн үр дүнтэй вэ гэдэг нь эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Энэхүү бичлэгээр би бүгдийг нэгтгэн мета анализын та бүхний эргэлзээг тайлах болно. Тухлан сууж үзэхээ өмнө лайка дараад өгөөрэй. Таны тестостерон тэнгэрлүү цойлох болтугай. Өдөрт 2 бэлтгэл, жижиг том гэхгүй булчинд 20-оос дээш оролт, 5 цаг үргэлжилдэг бэлтгэл натуралуудад тохиромжгүй. Хэрвээ та бүхэн натуралаараа хичээлдэж байгаа бол орчин үеийн судалгаа шинжлэх ухааны үндэслэлтэй RD натурал номыг худалдаж аваарай. Авахын тулд чат бичээрэй. Бичлэгний ихэнд хаана тестостероноо шинжлүүлэх вэ? Аль лаборатори найдвартай вэ гэсэн тогтмол ирдэг асуултанд хариулъя. Багшийн дэдэд байрлалтай UBH Tower-ын 3 давхар аль эсвэл 3 дугаар эмнэлгийн урд байрлах Mon Medical Clinic-ийн лаборатори бүхий л даавар гормоны түргэн шуурхай найдвартай шинжилгээг гаргаж байгаа ба пэйж хаягийг нь комент хэсэгт үлдээе. Та бүхэн хандаарай. Тестостерон ер нь юу хийдэг вэ? Эр гормон иршүүд байдал бий болгохоос гадна энэ бол ялалтын гормон юм. Хэрвээ таны статус тодорхой хэмжээнд гангасан тохиолдолд тестостероны хэмжээ нэмэгдэн та ялал байгуулах хэсгээс хамаарч цаашид өсөх хэсэг нь шидэгдэнэ. Энгийн жишээ бол 2 боксчин тулаан хийлээ гэж бодъё. Нилээн тэнцүү тулалдаж хэн нэгэн шүүгчийн оноогоор яллаа. Хоёулаа л ижлэхэн хэмжээнд мөнгөн шагнал авсан ирнэ. Ялагчийнх нь өсөж, ялагдагчийнх нь буурдаг. Тэгэхээр тань жижиг жолтгой ялалт хэрэгтэй гэсэн үг. Өөрийн том зорилгоо олон жижиг хэсэгт хуваан, жижигээр амжилт олно, тестостероноо нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл жижигхэн зорилгоо биелүүлсэн ч өөрийгөө магтаж сайшааж өгснөөр дофамин ялгарч тестостерон давхар өсдөг. Ер нь дофамин, тестостерон хоёр харилцаа хамааралтай гормонууд. Дасгал хөдөлгөөн, шинэ мэдлэг мэдээлэл, шинэ зүйл туршиж сурах нь дофаминыг нэмэгдүүлдэг. Харин дофамин нэмэгдснээр тестостерон дагаад өснө. Нөхөн үржихүүн гормон болох тестостерон нэмэгдснээр нөхөн үржихүү олшрох нь ойлгомжтой. Амжилттай яваа. Тестостерон хангасан эрт эмэгтэй хүмүүс ялаа шумуул шиг наалддаг нь нууц биш юм. Дэлгэцэн дээр тестостероны дундаж хэмжээг та бүхэн харж байна. Гаднаас тестостерон тариул энэхүү дээд хязгаарыг 10 дахин, бүр 100 дахин ч нэмэгдүүлж болдог. Гэвч гаднаас буюу синтетик хиймэл тестостерон тариул өөрийн байгалийн тестостероны үйлдвэрлэлийг зогсоочдог. Иймд насан туршдаа химийн гаралтай тестостерон хэрэглэх гээгүй юм бол энэ бол яавч гарц гаргалгаа шийдэл биш юм. Бусад бүх цусны шинжилгээнүүд өөрчлөлтөнд орж бүр эсэргээрээ муу зүйлээр төгсөж мэднэ. Дэлгэцэн дээр маш том мета анализын биеийн массны индекс тестостероны хамаарлыг харуулсан дүгнэлт байна. Биеийн массны индексийг олох томьёо бол биеийн жинг өндрийн квадратад хувааж олдог. Жишээ нь би 175 см өндөртэй 90 кг шинэтэй байна. Миний биеийн массны индексийг олохын тулд 90-ийг хуваах нь 175-ын квадрат. Ойролцоогоор 29 гарна. Хэрвээ энэ тоо 18.5-аас бага гарвал тураалтай. 18-аас 25-ын хооронд байвал хэвийн. 25-аас дээш бол илүүдэлжинтэй, харин 30-аас дээш бол тархалтын зэрэг тогтоогддог. Мэдээж төмөр өргөдөг хүмүүс энэхүү массны индексийг тооцох нь утгагүй бөгөөд ихэнх тохиолдолд илүүдэлжинтэй гэж гарна. Гэвч энэхүү бичлэг спортоор хичээллдэг, огтхон ч хичээлдэггүй бүх эрчүүдэд зориулагдсан учраас өөрийн биеийн массны индексээ үзчихэд хизээч илүүдэхгүй байх. За энэхүү мета анализ дээр массны индекс бага байх тусам тестостерон, дигидротестостерон, чөлөө тестостерон өндөр байна. Тэгэхээр тарган илүүдэлжинтэй эрчүүд минь хизээ турж хэвийн биеийн массны индекстэй болцоох юм бэ? Та бүхэн минь ажил, амьдрал арх гэж явсаар байгаад эр хүн байхаа боллоо шүү дээ. Хүүхдүүдийн хувьд ч гэсэн үүнтэй ижил тестостероны буурал байгаа судалгаанууд маш их элбэг болсон байна. Миралаг өхөрдөм хүүгийн биеийн массны индекс өндөр байгаа бол тестостерон ч гэсэн бага гэсэн үг. Хамгийн гол нь тестостерон бол системийн гормон учир бэлэг эрхтэнд ч нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бэлэг эрхтнийх нь хэвийн хөгжил явагдах үед массны индекс өндөртэй хүүхдүүдийнх хэвийн хүүхдүүдийнхээс арай муу хөгжинэ гэсэн үг. Тиймээс чихэр чипс ундаа тоглоомоор таргалж өссөн хүүхдүүд цаашид нөхөн үржихүүн насан дээрээ жинхэнэ комплексдэж эхэлнэ. Эцэг хүн та өөрийгөө өнгөрсөн гэж бодож байвал ядаж хүүгээ харамсуулахгүй байх хэрэгтэй. Учир нь ирээдүйд хүүхдүүд өсөж том болоод мэдлэг мэдээлэлтэй болох үед та энэ тухай мэддэггүй байсан юм уу? Яагаад тухайн үед намайг бодоогүй юм бэ гэж асууж мэдэх байх. Тиймээс бүгд өөрийн сонирхсон, өөрийн дуртай спортоор хичээллэж байх нь маш чухал үлгэр дуурайлал үзүүлнэ гэдгийг
та бүхэн ойлгосон байх гэж найдаж байна. Адаптогенууд нь хүний бие организмыг стрессийн үед хамгаалах, дасан зохицоход нь туслах зорилттой ургамлын гаралтай болон синтетик хиймэл гаралтай эмнүүд юм. Үүнд хүн орхоод бугын зулд элеутерокок гэх мэт ургамлууд байдаг. Мэдээж хүчтэй стрессийн үед тайвшруулах адаптогенууд тестостероныг 10%-аар нэмэгдүүлэх магадaltaй. Нэмэлтүүд дундаас хамгийн үр дүн сайтай бүтээгдэхүүнүүд бол ашваганда, трибулус, башитник, DHA, Эвриком, мукуна орсон бүтээгдэхүүнүүд юм. Тесто бустер худалдаж авах гэж байгаа бол эдгээр ургамлууд байгаа эсхийг нь шалгах нь зүйтэй. Ийм нэмэлт бэлтгэлүүд тестостероныг 20%-аар нэмэгдүүлэх боломжтой байдаг. Хүний бие организмын ийм бэлтгэлүүд хүлээж авах чадвар өөр байдаг учраас заримд нь трибулус, харин зарим хүнд ашваганда эсвэл мукана илүү үйлчлэх учраас сонголт хийх нь таны бие организмын онцлогоос хамаарах болно. Өндөр түвшний аргууд энэхүү түвшний аргыг хэрэглэхийн тулд зайлшгүй бүр заавал шинжилгээ өгөх шаардлагатай. Мэдээж ихний түвшний аргууд танд үйлчилсэн бол заавал цаашаа явах шаардлагагүй. Өгөх ёстой дааврууд дэлгэцэн дээр байна. Тестостерон, чөлөөт тестостерон, эстрадиол, LH, FSH, пролактин, глобулин толбогдогч бэлгийн дааврууд. Эдгээр даавруудыг өсгөж буулгаснаар тестостероныг 50-аас 200 хүртэлх хувь нэмэгдүүлж болдог. Эстрадиолыг буулгаж тестостероныг нэмэгдүүлэх арга. Эстрадиолыг эм гормон гэж хүн болгон маш сайн мэддэг. Гэвч энэхүү гормон нь эрэгтэй хүний бат бэх яс, эрүүл сайхан арьс, саруул ухаан, бэлгийн дур хүслийг хариуцдаг чухал гормон юм. Эрэгтэй хүнд эстрадиол, тестостерон гормонч процесс явагдсны дараа бий болдог. Тестостерон, эстрадиол хоёр харилцан уялдаатай гэсэн үг. Хэрвээ дааврын шинжилгээгээр эстрадиол дээдлийн хязгаараас өндөр гарвал энэхүү аргыг хэрэглэж болох юм. Эстрадиолыг буулгадаг юм бол анастрозол юм. Анастрозол эстрадиолыг тэглэгч аюултай гэдгийг санаж авах хэрэгтэй. Энэхүү бичлэг бол зүгээр танин мэдэх хүн бичлэг учир заавал эрэгтэйчүүдийн болон дотоод шүүрэл андрологийн эмчийн хяналтанд доор хийх ёстой. Байгалийн өндөр эстрадиол буюу эрг гормонтой эрчүүд байдаг. Эдгээр эрчүүд эстрадиолоо буулгаснаар тестостерон илүү ялгарна. Яагаад гэвэл эстрадиолын рецепторууд тархинд бий учраас түүний дутагдлыг тархи мэдэрч тестостероноо нэмэгдүүлэх болно. Энэ арга тестостероныг 50 хүртэлх хувиар өсгөх магадaltaй. Пролактин бууруулж тестостерон нэмэгдүүлэх арга. Пролактин бол эмэгтэй хүний хөхөнд сүү оруулагч, хөхний булчирхааг ургуулагч, дархлааг дэмжигч гормон юм. Эмэгтэй хүнд төрсний дараа ихээр ялгардаг бол эрэгтэй хүнд дур тавьсныхан дараа пролактин огцом өсдөг. Пролактин нь дофамины антагонист бөгөөд энэхүү даавар эрэгтэй хүнд ихсвэл сул доороо утрамтгай шинийг эрэлхийлж зориг шулуудах боломжийг нь хаадаг. Дофамины антагонист гэдэг нь дофаминыг буулгана гэсэн үг юм. Пролактин өндөр эрэгтэй хүний нөгөө юу нь ажилтдаггүй, хүсэл нь ч төрдөггүй. Тэгэхээр эрчүүдэд огт хэрэггүй хэд байна гэж бити бодороо. Хэрвээ дур тавьсны дараа пролактин огцон нэмэгдэхгүй бол эрэгтэй хүн хизээч зогсохгүй хийх болно. Тэр сонин хачирхалтай сонин зам үл хизээ нэгэн цагт зогсох ёстой биз дээ. Тийм үү? Хэрвээ та шинжилгээ өгөөд пролактин өндөр гарвал каберголин танд туслах болно. Монголын аптекуудад бий дооц тунгийн зөвхөн мэрэгжлийн эмчил тааруулж чадна. Пролактин бууснаар дофамин нэмэгдэж араас нь тестостерон өснө. Сэтгэл готрол багасч илүү эрч хүчтэй болно. Учир нь дофамин нь хамгийн хүчтэй аз жаргалыг бий болгогч, таныг байнга хөдөлгөж байдаг хамгийн сайхан даавар юм. За ингээд хамгийн сүүлийн буюу хамгийн үр дүнтэй арга дээр ирлээ. Тестостероныг LH буюу шар биеийг идэвхжүүлэгч дааврыг нэмэгдүүлснээр өсгөх арга юм. Шар биеийг идэвхжүүлэгч даавар төмсгөнд очин сигнал дамжуулснаар тестостерон ялгардаг. Тэгэхээр энэ бол хамгийн логиктой арга юм. LH-ийг өсгөдөг юм бол кломифен. Тархинд дах эстрогены рецепторуудыг блоклож өгснөөр LH-ийг нэмэгдүүлдэг. Энэхүү арга нь таны тестостероныг 50-аас 300 хүртэлх хувь нэмэгдүүлэх боломжтой. Мэдээж зөвхөн мэрэгжлийн хүний хяналтанд доор хийх ёстойг ахин сануулъя. Тестостероныг нэмэгдүүлэгч үндсэн суурь зүйлс бол даван туулах, зорилготой хүрэх, ялан дийлэх, сайн ойр, чанартай хүнс, витамин, минерал, спорт, хэвийн, жин юм. Нэмэлт бэлтгэлүүдээс аль нэгийг нь онцлоход хэцүүч, үйлчлэгээ багч гисэн үр дүн өгдөг нь баталгаатай. Гол нь бэлтгэлүүдийг тогтмол хэрэглэж болохгүй, учир нь дотоод шүүрлийн систем хязгааргүй тестостероныг ялгаруулагч биш учраас туйлдах эрсдэлтэй. Дааврын аргууд нь хамгийн үр дүнтэй ч заавал эмчийн хяналтанд доор хийгдэх ёстой.
Хэрвээ энэ бичлэгийг допинг контролтой тэмцээн уралдаанд оролцдог тамирчин үзэж байвал дааврын аргууд танд тохиромжгүй. Энэ аргыг хэрэглээд та хизээч Дуэйн Жонсон шиг болохгүй ч WADA буюу допингийн эсрэг байгууллага бүхий л даавар гормоныг хориглосон байдаг. Ер нь энэ бичлэгийг тамирчин биш зүгээр энгийн ирчүүдэд зориулсан юм. За энэ үрээд энэхүү бичлэг маань өндөрлж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дарж, шеэр хийх бити мартаарай. Удахгүй уулзъя.